Хоёрхан хонхот санчихдаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа сончохтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаа нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үер хэлмэн эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыг болохоор 1987-аас 97 онд зурцж байсан бас төгссөн. Монгол айлгаас уулын залууч байгаамаа. Тэгээд Монгол лиг үеийнхэн гэсэн бус байгуулах бид бас ингэ төсөлтөөр ингэ хамтран байгуулад нэгдсэн бас зохион байгуулалтанд орсон тийм үйлчлэгээ сайн сайн явуулсан байна гэж байна. Бид болохоор анх бас 3 жилийн өмнө төсөлтөөрөө нэгдсэн зохион байгуулалтанд ороод ер нь бас Монгол нутгийн төлөө ажлын зүй юмар тийм тэгээд энэ үднээс нар маань бас нэг хамтын үйл ажиллагаа зохион байгуулад тухайн хэмжээний сандвич цуглуулад тэгээд аймгийнхаа бас ингээд хамгийн газар ажиллаж байгаа бас манай төгсөгч нараас ингээд судалгаа аваад аймгийн нэгэн эмэгтэйг ямар шаардлагатай судалгаа авсан ч бас нэг хүүхдийн шаардлагатай хэмждэг юм багж бас ингээд хэрэгцээтэй юм байна гэсэн үгнээс бид нар сандвич ажиллагаа зохион байгуулад явсан юм аа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад бас манай энэ дундгой нэг үеийнхэн төрийн бас байгууллагын бас ингээд өдөр төгсөн үеийн гишүүд маань тэр энэ ирсэн байна. Бидний маань бас ингээд төсөлж дэмжлээс байгаа шүү. Мөн эдрээс гадна манай төгсөгч нар мөн Унгаард бас 97 онд 1-р жилийн 10 байгийн төгсөн хавсрын ангийн даргатай ангийнхан маань бас 3 сая төгрөг бас энэ ангиудаар төсөлж дэмжлээ. Зөвч энэ хөрөг ажиллагаа маань ажил хэрэг ингээд болж байна. Ингээд бид нар төгсөгчд болон дундгой нэг үеийнхэн өдөр төгсөн үеийн нийт гишүүдийн өмнөөс ингээд төсөн нутгийнхаа ингээд хөрөмж яваасан гэдэг болж манай ингээд төгсөгч нар маань ингээд хамтдаа болоо. Маш жижиг болох хийчихдээ гэсэн ер нь бас хүүхдийн нөө шилдэг хэмжигтэй зүгээр хондгийн ч юм уу тийм хэмжлээс одоо зүгээр бидэн үгээд ч юм уу асан дээр ингээд тэгээд хэмжээг нь авчдаг гэсэн. Тэгээд та бүхэн бас ингээд дундгийнхаа хүүхдийн эрүүл мэндийн манаа ингээд цаа зогсож байгаа хүмүүс ингээд төснөд тэр явж байгаа. Энд ч энэ цаашдынхаа ажил хийсэн. Тэгээд бас энэс гадна бас одоо нэг ханиг томооны өдөр тахиж байгаа. Тэгээд хүүхдийн нөө утлын хатаа гэж байдаг. Утлын хатаа бас нэгцэн өөр аймгийн нэг 3 өрхтөө өөр холдод нэг 2 хүүхдийн сайн манай орсон хүүхдийн энэ хөрмөмбичэн одоо тийм их баярч талархалж байна. Энэ бол ангийн хэмжээнд одоо байхгүй билүүгийн мэдлэг юм ааш хэрэгтэй тийм арай хүүхдийн одоо зүсэг хавж гаргахгүй бэлэн гэмтэлж болохгүйгээр хэмжилт хийдэг ийм ач холбогдолтой хүүхдэд одоо хэрэгтэй ийм ач холбогдол та бүхэнд бол талархаж байна. За тэгээд та бүхэн эмгийн царгааны өмнөөс одоо талархалтай хэлээд нэг манай туяма 5 хүүхэдтэй тий ингээд хамжтайгаа амьдардаг. За би бол яг нөгөө энэ баг иргэдийн нийтийн хурлын дарга л та. За тэгэхээр бас ангийн хүрээнд тэгээд туягаас айл болоход одоо ажлын байраар хангахууд ингээд дэмжиж ажилладаг. Өнгөрсөн жилд одоо сайн цагаан сумын хүрээнд бас энэ нэмзэг айлыг дэмжих хүрээнд бас хашаа хороо тогтчуулах энэ ажил бас манай
нэмсрэнгөө орсон тийм ээ. Ингээ хашааг нь бид нэр ингээ барьж өгсөн байгаа. За энэ удаа өргөө сайхан гэртээ бодлоо. Ер нь бол сайхан амны шигтэй азтай ийм сайхан бэлгтэй хүмүүс байна. За тэгээд энэ үйл ажиллагаа маань бас анхны маань ажлын маань эхлэл маань 1997 онд 87-аас 97 онд суралцж байсан манай нэг төгсөгч нарын хандсан үйл ажиллагаа учраас тэгээд ангийн тамгын улсын хот нийтийн үйл ажиллагаа газрын манай наран цэцэг маань судалгаа бидэрт өгсөн. Тэгээ манай үеийн нэг юм байна. Үеийнхээ бид гурав бүр нэг анги юм байна. Яг сайн санахгүй байна. Нэгээс 4-р ангидаа нэг анги. Тэгээд Тоямада бас энэ өргөө цагаан гэрийг манай 1-р арамжтын 10 ангийн инх тайм маань санаачилсан. Энэ хүн маань ингээ санаачлаад зохион байгуулад хөрөнгө мөнгөний тусламж дэмжлэг үзүүлээд ингээд энэ дундгой нэг үеийнхэн төрийн бус байгууллагынхаа нэрийн өмнөөс та бүхэндээ ингээд энэ сайхан өргөө цагаан гэрийг ингээд бэлэг болгож байгаа шүү. Тэгээс за ингээд та бүхэндээ тэгээд энэ сайхан гэртээ аль зэрэгтэй эрүүл ингээ сайн сайхан амьдрахыг хүсье өрөөж байна. Бид нар ингээд нэг төгсөгчд болоод өдөр тутмын гишүүдийг ингээд төлөөлж ирсэн ингээд залуучууд бүгдээрээ л 1997 онд төгссөн Дундгай аймгийн залуучууд байгаа. Энэ бүх ажиллагаанд болохоор манай бас төгсч бүрийн бас оролцоо байгаа. Тэгээд бас энэ гэрийг бас Улаанбаатар хотоос наашаа ингээд тээвэрлэх зардлыг манай өмнө төгсөгч бас 1-р оромжлын 10 ангийн дарга манай Мөнхөт маань ингээд зохицуул ингээд тээвэрлэж авч ирсэн. Мөнхөтөө бас ингээд баярлалаа. Гэвч нөө хадгаа манай санаачлагч ингээтэй юм байна. Өргөө сайхан гэртний хадгаа. Та бүхэндээ тэгээд эрүүлийн сайн сайханыг хүсье. Үүлэн цагаан гэртээ өхрийн бүр шиг эвлэлдэж үе олон нөхөдтэй өөрийн цалган шиг гэлцэж аваарэ гэж юрээ. Та бүхэндээ баярлалаа. Нийт 97 оны төгсгчтэй маань шинэ жил 12 сарын 8-нд болох юм. Тэгээд өөрийн чинь хүрэлцэн ирж оролцоосай гэж хүсэж байна. Үрж байна. Спесэр аймгийнхаа эдтэй нийлээд та бүхэн хамт очиж. Чи шинэ жилээ сайхан найз нөхдөдөө тэмдэглээрэй. Дандаа л бидний үеийнх л байгаа. Нэг анги одоо нэг байр тэгэл бүхэл бас таньдаг хүмүүс л байна. Тийм учраас бас үеийнхэн дандаа ороод нэг үчиг сайхан хөлий тэгээд бас дундгот байгаа бас дундгой аймагтай амьдарч байгаа манай залуучууд манай үеийн залуучууд бүгд оролцсон. Биднээ бас идэвхтэй оролцоорой. Бид нэр бас ер нь бусдаас төрийн бус байгууллагаас ер нь бид нар дандаа ингэ санаачлагч байж чадж байгаа. Бид нар дандаа эрч хүчтэй залуу сугалсан. Нэгнийхээ ажлыг ингэ үргэлж дэмждэг. Тийм учраас бүгдээ ер нь яг энэ эрчээ алдахгүй юм цаашдаа бас олон энэ шатраас үйл ажиллагаа. Халуун сэтгэл зүрхэнд нүргэж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би таньгаа хамтдаа өнгөрсөн хөнгөт жилүүгийн алтан хандусаж хамтдаа өнгөрөх энхэн насны нэн холбоо дочигсэн анхны хараа дууч хорсон цагаан ширнэ мартах бэ андуутны агих